Сайн байцгаана та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн видео бичлэгээр массивын тоон дарааллын гишүүдийн үржир буюу бактериалыг хэрхэн олох талаар та бүхэндээ тайлбарлая. За 1 2 3 4 5 гэсэн тоон дараалал байвал энэхүү 5 тоон дарааллын бактериал буюу үржир нь 120 байдаг. За энийг хэрхэн олох талаар хэдүүлээ бодцгоё. За массивынхаа хэмжээг зарлаж өгье. A гэсэн массив маань одоо жишээлбэл одоо 4 гишүүнтэй. За пор давталтын A гэсэн хувьсгч маань энэ дээр утгаа авна. За үүний дараа нийлбэр олох одоо үржир буюу одоо бактериал олох учраас F гэсэн хувьсгчийг оруулж ирээ. За ингээд тэнцүү. За F маань одоо үржир болж байгаа учраас T гэсэн утгыг хэлж болохгүй. Анхны утга нь 1 байна. За por гэсэн түлхүүр давталтынхаа түлхүүрийг бичээд араас нь A тэнцүү T A нь 4-өөс 9 баг буюу тэнцүү. За үүний дараагаар A-ийн утгыг нэгээр нэмэгдүүлнэ. За үүнийхэн дараагаар одоо бид нэр por давталтан дотроо массивынхаа элементүүдийг бол оруулж өгч болно. Scan функцаар. За scan функцаар оруулахтаа болохоор одоо нэгсэндээ хувь D гэж бичээд энэ дээр нь тухайн массивынхаа элементүүдийн утгыг бол аавна. За ингээд and A дөрвөлжин хаалтан дотор I гэж бичиж өгнө. За массив элементийг авж байгааг мэдүүлэхэд бол бид нар printf команд дотор одоо массив элементийг авж байгаа ойлголт өгөхийн тулд хэвлэж өгөх хэрэгтэй байгаа. Үүнхийн тулд A гээд дөрвөлжин хаалтаа нэгээд хувь D дөрвөлжин хаалтаа хаагаад тэнцүү гэд бичиж өгнө. За үүний дараагаар болохоор одоо массив элементийг бол 8 дугаар мөрөнд кодоор нь авчна. Одоо бид нэр нэг массивынхаа гишүүдийн нийлбэрийг олохын үржирийг олохын тулд F тэнцүү AP-г үржих нь A гээд дөрвөлжин хаалтан дотор I гэж бичнэ. За ингээд хэдүүлээ. Одоо сүүлд нь үржирээ олсноо хэвлэж үзүүлэх хэрэгтэй байгаа. Бактериал гэж бичье. За тэгээд тэнцүү хувь D. За давхар ачлалны гадна даслал F гэж бичнэ. За одоо энэ код ажиллуулад үзэхэд андшгүй болно. За массивын эхний I тэгдүгээр элементийн утга маань энэ дээр алдаатай гарч ийн. Учир нь бол энэ дээр I гэдэг утгаа бол оноож өгөх мартсан байна. За дахиад ажиллуулж үзье. За одоо зөв гарч ийн. A тэгнэ гэд. За одоо эхний утгаа 1 гэж оруулъя. Хоёр дахь утгаа 2, 3 дахь утгаа 3, 4 дахь утгаа 4, 5 дахь утгаа 5 гэж оруулъя. За ингээд 120 гэсэн утга маань зөв гарч ийн. За энэ дээр нэг анхаарах зүйл байдаг. Бид нар массивын элементийн үржир олж байгаа учраас T гэсэн элементийг авч болохгүй. Хэрвээ T гэдэг элементийг авах юм бол энэ хэдэн ч та авсан энэ яах вэ гэхээр T гэсэн үр дүн гарна. Тэгээ ямар ч тооны үржир T байдаг учраас энэ дээр T гэсэн элементийг авч болохгүй гэсэн үг. За нэгдүгээр бодлого ингэж бодох боломжтой. За хоёрдугаар массив элементүүдийг шууд утга оноох хэлбэрээр автоматар гараас гуугаар цаанаас нь энэ тоон дарааллын утгуудыг оноож өгнө гэвэл энэ дээр бодлогыг бол ингэж бичиж болдог. A дөрвөлжин хаалтан дотор I гэж бичээд дөрвөлжин хаалтаа хаагаад тэнцүү I-ийн утгыг оноогоод өгчих болно. За ингээ ажиллуулад үзэх юм бол яах нь түрүүний T гэдэг үр дүн орж ирнэ. Тэгэхээр T-ийг бид нар алгасыг гэвэл I дээр нэмэх нь 1 гэдэг утгыг бол оноож өгч болно. За ингээ ажиллуулад үзье. За эхний 5 тооны нийлбэр маань 20 гэж гарч байна. За энэ AI-ийнхаа үр дүнг яаж ороод байгаа хэдүүлээ printf командаар дахиад хэвлэж үзэж болно. Ингээд дөрвөлжин хаалт хувь D дөрвөлжин хаалт за тэнцүү дахиад хувь D. За ингээд одоо ажиллуулж үзэх юм бол эхнийх нь I байна. Дараачих нь A дөрвөлжин хаалт дотор I байна. За одоо ажиллуулад үзье. Массив маань өөрөө дараах утгуудыг авсан байна. За мөр унгаагаад үзэхээр андшгүй харагдана. За ийм элементийн утгуудтай эдгээр хооронд нь үржүүлээд ийм утга гарсан байна гэж үр дүн маань гарч байна. За ингээ өнөөдрийн бичлэг маань өгөр дууслаа. Танд манай сувг таалагддаг бол манай сувгийг subscribe хийж дагаарай. Бичлэг маань таалагдж байвал бусдад share хийж түгээгээрэй. Мөн бичлэгийг маань лайк дарж дэмжээрэй. За төрөл бүрийн хамтран сэтгэл санаагаа бичмээр байвал одоо манай энэ дооргоо комент хэсэг бол нээлттэй шүү. Та бүхэн маань биднийг дэмжиж хүсэл буюу комент бичээрэй. Анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа. Баяртай.